Гэхдээ хэдэн цагийн дараа яах вэ гэхээр эмнэлгүүд дүүрч цагдаа нар ачааллаа дийлхэ болж эхэлнэ. Түгээх стандарт бол дайрч эхлэх байх. Хоёр талаараа өндөр байрлал дээр гарах нь бол маш муу сонголт. Та энэ үед болохоор хүн ихтэй хот руу хизээж битгий ороорой. Хамгийн аюултай нь амьд хөлтөл биш, харин айц давцсан хүмүүс гэдгийг ойлгоно. За, hi guys, Tepcoin дараагийн имжлэндээ тавтамаар л ихэнх хүмүүс ерөнхийдөө зомбиг ер нь Carrion дээр гардаг зүйл гэж ер нь төсөөлдөг шүү дээ. Гэхдээ яг бодит амьдрал дээр зомбигийн тэр халдвар дэлхийд даяар тархах юм бол биднийг яг ямар амьдрал хүлээж ийнэ гэж та төсөөлдөг вэ? Хэрвээ халдвар хяналтаас гарах юм бол хүмүүс хоорондоо дайрч эхэлж дэлхий бүхэлдээ эмх замбаргүй байдалд орно тийм үү? Хэрвээ ийм зүйл тохиолдох юм бол биднийг Аз биш харин ямар шийдвэр гарах маань биднийг аврах болно. Тийм болохоор энэ удаагийн дугаар дээр би та бүхэнд хэрвээ зомбийн тахал дэлхийд даяар тархах юм бол 25 хоногийн турш биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ? Мөн дээрс бид нар ямар шийдвэр гаргах юм бол амьд үлдэж чадах вэ гэдгийг энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ үзэх болно. За тэгээд энэхүү дугаар маань үнэхээр сонирхолтой дугаар байх болов уу гэж бод итгэж байна. Таад маань бичлэг хийсэн юм лайк дараагүй лайк дараа саппорт харахаа бити мартаарай. Намайг 7 хоногийн турш хүлээж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Хамтдаа бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр зомби тахал гарсны нэгдэх өдөр. Эхний өдөр мэдээж бүх зүйл гинэт эхэлнэ. Сошиал медиа дээр мэдээж хачин өвчин гарлаа. Хүмүүс бусдыг хазаж байна. Үнэхээр энэ зомби гараад ирчүүдээ гэсэн бичлэг мэдээлүүд бол тархаж эхлэх байх. Эхэндээ ихэнх хүмүүс болохоор худал мэдээлэл байлгуудыг олонний анхаарал татах гэсэн нэг видео контент юм биш үү гэсэн бол бодолтой байх байх. Гэхдээ хэдэн цагийн дараа яах вэ гэхээр эмнэлгүүд дүүрч цагдаа нар ачааллаа дийлхэ болж эхэлнэ. Телевиз мэдээгээр онцгой анхааруулга гарч энэ үед хамгийн их тархах зүйл бол айдас. Тахал гарсны 2 дахь өдөр. Хүмүүс хоол хүнс, унтны ус, шатхуун авахар дэлгүүрлүү болон түгээх стандарт бол дайрч эхлэх байх. Тавиурууд нь хоосорч хүмүүс хоорондоо маргалдаж зодтолдож эхэлнэ. Интернет удаашрч зарим газар цахилгаан тасарч эхэлнэ. Энэ үед яах вэ гэхээр ойлгох ёстой нэг үнэн бий. Тэрний юу вэ гэвэл хамгийн аюултай нь амьд хөлтөл биш, харин айц давцсан хүмүүс гэдгийг ойлгоно. Зомби тахал гарсны 3 дахь өдөр. 3 дахь өдөр гэхэд яах вэ гэхээр хотын зарим хэсэгт хяналтаа алдаж эхэлнэ. Эмнэлэг цагдаа хүрэлцэхэ болж эхэлж зарим хүмүүс хотыг орхиж эхлэх болно. Гудамжлохоор нам гүмэд одоо санагдах болно. Гэхдээ энэ болохоор тайван байдал биш. Хүн бүр дараагийн хоол хаанаас олох вэ? Хэнд одоо итгэж амьдрах вэ гэдгээ бодож эхлэх болно. Эм учраас эхлээд амьд үлдэх нь зөв совин биш, харин ухаалгаар хийсэн сонголт гэдгийг ойлгоно. Цар тахал гарсны 4 дахь өдөр юу тохиолдох вэ? Энэ мөчөд яах вэ гэхээр та аль хэдийн амьд үлдэх хэдэн хоногуудыг давчсан байх болно. Гэхдээ эндээс хамгийн хүнд үе эхлэх болно. Хоол хүнсээ зөв хуваарлаж хэмнэх, ундны усаас цэвэрлэх аргыг заавал мэдэх, хүнсний нөөцөө зөв хуваарлаж хоолндоо дараал гаргаж идэх болно. Ийм орчинд та яаж аюулгүй байх вэ гэдэг заавар хэлж өгье. Нэг талаараа гадны орчинд бага хөдөлгөөнтэй байрыг бол сонгоно. Хоёр талаараа өндөр байрлал дээр гарах нь бол маш муу сонголт. Хэрвээ тань зүхтах газар байхгүй бол таны баригдах цаг хугацааны асуудал болно. Ийм үед болохоор та энгийн бага өндөртэй хараа хяналт хийх боломжтой. Зүхтахад гарцтай байх тийм байрыг сонгох нь хамгийн зөв сонголт болох болно. Сэтгэл зүйн хувьд та ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ гэхээр 4 дахь өдөрт хүмүүс болохоор айдас, стрессээр дүүрэн орилын хашгирнууд бол бий болох болно. Та тийм үед болохоор өөрийгөө айлгуулах тайвшруулж эргэн тойрныхоо нөхцөл байдлыг үнэлэх нь амьд үлдэх хамгийн том түлхүүр болох болно. 4 дахь өдөр танд санал шийдэх зүйл нь юу вэ гэвэл хэд олон хүнтэй бүлэгт байх нь маш аюултай. Хэрвээ тухайн бүлэг 3-5 хүнээс дээш бүлэг болвол асуудал нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болно. Зомби тахал гарсны 5 дахь өдөр юу тохиолдох вэ? Танд маш олон эрсдлүүд гарах болно. Та энэ үед яах вэ гэхээр хоол унд болон ундны нөөцөө заавал шалгах хэрэгтэй. Шинэ хүнс хэрвээ та олж чадахгүй байх юм бол байгалийн нөөцийг ашиглах замаар хоолоо болох хэрэгтэй. Жишээлх юм бол голын загас, жимс, эсвэл мөлхөгч амтан гэх зэрэгээр. Ус хэрвээ хомсдох юм бол зөөлөн ургамлын усыг бол ашиглаж болно. Гэхдээ заавал шүүх юм уу заавал буцалгаж хэрэглэх нь хамгийн зөв. Дараантаа болохоор хөдөлгөөнөө багасгаж дуу чимээгүй байх хэрэгтэй. Гадаа гарахдаа зөвхөн шаардлагатай үед зөв маршруттай гарах нь хамгийн зөв. Мөн дээрээс нь та гарцаа хаалгүйгээр хамгаалалт хийж зомби болон амьд бусад хүмүүсүүдээс хамгаалах гар багаж, бутга, сав, гэрэлтүүлгийг та бэлэмжлэх хэрэгтэй. Хэрвээ та 5 дахь өдөр хүртэл амьд үлдэж чадсан бол хоол бэлдэх, ус цэвэрлэх, байр хамгаалах зэргийг өдөр тутмын дадал заавал болгох хэрэгтэй. Мөн дээрээс нь та эргэн тойрныхоо нөхцөл байдлыг байнга шалгах хэрэгтэй. Тэгээд 5 дахь өдөр танд сануулж хэлэх зүйл юу вэ гэвэл 5 дахь өдөр бол тэнцвэргүй өдөр байх болно. Амьд үлдэх гол түлхүүр нь гэвэл төсвөр төвчээр баг хянамгай байдал байх болно. За тэгэхээр 6 дахь өдөр бид юу хийх хэрэгтэй вэ? За маргааш мэдээж 6 дахь өдөр эхлэх болно. Өнөөдөр та хамгийн чухал зүйл болох байршил болон аюулгүй байдалд байх болно. Та энэ үед болохоор хүн ихтэй хот руу хизээж битгий ороорой. Хүмүүс болон зомби хоёрын хооронд хамгийн аюултай тэмцэл бол энэ өдөр үүсэх болно. Таны гэрийн байр бага өндөртэй, хараа хяналттай. Гэхдээ зүхтах газартаа байхыг та илүүд үзээрэй. Та ямар нэгэн гарцыг хаахтаа зөвхөн ил гарах боломжтой аюултай тийм замуудыг хаах хэрэгтэй. Тийм учраас 6 дахь өдөр бол туршилтын өдөр байх болно. 6 дахь өдөр
авах таны хамгийн их ойлгох зүйл юу вэ гэвэл айдас таныг аврахгүй зөвхөн зөв стратеги л таныг аврах болно гэдгийг та ойлгох болно. За тэгэхээр амьд үлдсэн 7 дахь өдөр. 7 дахь өдөр ердөө өдөр биш болно. Таны амьдралд шин дүрмүүд үйлчилж эхэлнэ. Та гадуур хартаа зөвхөн шаардлагатай үед гарах болно. Мөн дээрээс нь та энергийг маш зөв хэмнэх хэрэгтэй. Жишээлх юм бол хэд их алхах, эсвэл маш хурцтай гүйх зэрэг таныг маш их ядраах болно. Тийм болохоор та энерги хэмнэх тал дээр маш их нарийн хяналттай байх хэрэгтэй. Хоол хүнсний хувьд гэх юм бол урьдчилсан нөөцөө айлгах хэмнэх, мөн дээрсэн шинэ хүнсийг олох аялалд бол гарах хэрэгтэй. Тэгээд зөвсгүйгээр та ойрхон нэмээсэн орж анхны тусламжийг хэрэглэл болон антибиотик өвчин намдах юм зэргийг бол өөртөө заавал байлгах хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд болохоор айдас стресс маш их өндөр байх болно. Энэ үед та яах вэ гэхээр өөрийгөө тайвшруулах арга хэрэглэх хэрэгтэй. Байршил нөхцөл байдлыг үнэлж та стратеги тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас 7 дахь өдрийн санамж гэх юм бол 1-р 7 хоног тухай дуусаж, амьд үлдэхин жинхэнэ бодит тэмцэл болж эхлэх өдөр байгаа. Тийм учраас та 7 дахь өдөртөө өөртөө юу гэж сануулах хэрэгтэй вэ гэхээр өдөр бүрийн дадал, бэлтгэл таны амьдралын баталгаа гэдгийг та өөртөө маш олон удаа хэлэх хэрэгтэй. За тэгэхээр зомби тахал гарсны 8 дахь өдөр. Та өмнөх өдрүүдийн бэлтгэл, ажиллаж байгаа хэсгийг шалгах өдөр, таны одоо байрлаж байгаа газар аюулгүй байгаа хэсгийг шалга. Учир нь шалгахгүй гэвэл өдөр хоног ирэх тусам шинэ аюул гарч иж болзошгүй гэдгийг та анхаарах хэрэгтэй. Ялангуяа барилга, гэрийн орчинд хаалт, цонх хаалга зэргийг бат бөх хэсгийг маш сайн шалгах хэрэгтэй. Хоол хүнсний хувьд гэх юм бол мэдээж урьдчилж бэлдсэн та хоол хүнсээ шалгаж, хэрэглээгээ зохицуулах тал дээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Шинэ хүнс олох, эсвэл ургамал болон загас, ан амьтан зэргээс та хоолоо бэлдэх хэрэгтэй. Мөн дээрээс нь та өөрийн гэсэн жижиг бүлгийг бий болох хэрэгтэй. Тухайн бүлэгт та чиглэл өгч, өөрийг хуваарлах хэрэгтэй. Мөн дээрээс нь таны зайлшгүй шалгах ёстой зүйл юу вэ гэвэл таны бүрдүүлсэн жижиг бүлэг, харилцаа болон стратегийн хувьд зөв байгаа хэсгийг та хянах хэрэгтэй. Айдас болон стресс өндөр байж магадгүй. Өөрийгөө та тайвшруулах тасгал маш сайн хийх хэрэгтэй. Мөн дээрээс нь өмнөх өдрүүдийн дадал зуршлаас суралцаж шинэ стратеги боловсруулах дээр анхаарах хэрэгтэй. За тэгэхээр 8 дахь өдрийн санамж гэвэл амьд үлдэх дадлыг та баттгах өдөр, өмнөх бэлтгэл, стратеги ашиглан амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлэх өдөр. За тэгэхээр цар тахал гарснаас 1-8 өдөрт биднийг ийм зүйлсөд ухтах болно. Та энэ үед болохоор дөнгөж саяны хэлсэн шиг эдгээр санамжуудыг сахиснаар таны амьд гарах магадлал маш олон хувиар нэмэгдэх болно. За тэгээд энд хүрээд дугаар маань өндөрлөж байна. Бид нар яг юу тохиолдож, бид нар ямар стратеги санамжуудыг захиж, амьд үлдэх талаар бас хэдэн баримтууд байгаа. Хэрвээ та бүхэн энэ дугаард таалагдах юм бол би part 2 дээр үлдсэн 25 ярих болно. Хэрвээ та минь дараагийн дугаар үзэх гэсэн бол comments дээр part 2 гэж бичээрэй. За тэгээд лайк болон саппортрахаа бас бити мартаарай. Мөн дээрээс нь 9 болон 10 дахь өдөр бидний яг юу хүлээж байгааг та бас comments дээр бас бичүүлдээгээрэй. Мөн дээрээс нь дөнгөж саяны хэлсэн санамж болон стратеги дээр нэмээд та бас хэлэх зөвлөмжүүд байх юм бол comments дээр бас бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.